За сайн байцгаана уу. За одоо Олимпийн тоглолт болж байгаа нэг сайхан одоо өдрүүд өнгөрч байна. Тийм болохоор одоо сүүлийн үед би одоо ямар ч 7 хоног одоо 3:30-аас 4:30 хэрэг тэгээд ингээд бүр болдгоо. Ягаад чи нэг медаль байгаа юм санагдаад болдгоо. Тэгээд манай энэ шөнө уучаад Парис өдөр болж идэг. Тэгээд өдөр шөнийн зөрүү байгаад байдаг. Тэгээ намайг унтчих хооронд нэг медаль авсан юм санагдаад би ингээд унтчих чадахгүй байгаа байхгүй юу. Сэрчээд байна. Тэгээ одоо бидэхгүй миний хойнгоор нэг тийм нэг Монгол улсын тамирчид нэг алтан медаль авах хаа. Тийм болохоор би нойр хөхгүй нэг сэрээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо сая бол манай тамирчин тэр Гасух бол ер нь алт баг авсан шүү дээ. Аваа алдсан. Тэгээд жаахан өөрөө баг хичлээсэн л да нэг өөрөөр тоглосонгүй өөрөөр тоглох стал байлаа. Жаах бас дөрвөн барьсан юм уу та гэж тэгсэн тийм ярьсан байсан. Тэгээ ямар ч усаа алт авнаа. Тэгээ би одоо энэ сайхан гадаа суугаад Олимп бодоо энэ ярьцгаа хийж जैन. Тэгээд энэ одоо энэ мод байна л гоё шатж байгаа мод. Энэ мод. Тэгээ энэ модыг хараад бас янз янзын бодогдоод энэ ярьцгаа хийж जैन. За энэ ийм мод байдаг юм байна. Эдгээр ингээд тусгай ингээд яатсан юм. Ингээд хагалцсан. Ийм мод байдаг юм байна. Тэгээ энэ мод болохоор эдний нөгөө би асуулаа л да. Одоо өөрснөө бэлддэг юм уу яад гэсэн чинь үгүй гэж байна. Тэгээ энэ бол Канадаас орж ирдэг мод гинэ. Тэгээ энэ модоо сайхан ингээд түлээл сайхан модныхоо ингээд юунд одоо тийм чимээ байдаг ч гэсэн сайхан ингээд модны гоё шатж байгаа чимээ сууж амар төмс юм байна. Тэгээ би бас яа зүгээр ахвас ингээд сайхан мод хараад гоё ингээд үнрээр нь те бас янз янзын бодогдоод энэ ярьцгаа хийжээ. Тэгээ ямар ч байсан одоо би ахтар тийм далдаг хадад алаалаа биш. Тэгэхдээ яагаад чи биш шөнө бол ерөөсөө унтчихдаггүй ингээд нэг л медаль байгаа санагдаад хэн медаль авсан болоо авсан байх хэрэгтэй гэсэн шиг ингээд сэрээд ингээд уцаа шаваад байна. Тэгээд 8 сарын 11 хүртэл одоо нэлээд хугацаа байна. Энэ хугацаанд одоо манай нэг тамирчин одоо алтан медаль бол аавн одоо 1 2 одоо хийж яадаг тий. Алт байгаа гэдгийг одоо мэдрээд байна. За ямар ч гэсэн ингээд цөмөөрөө энэ 2024 оны Парисын Олимпийн наадмаас ямар нэгэн одоо медалийн чимээ сонсноо гэдгийг бол ингээд сонсмоор байна гэдгийг одоо ингээд хүн одоо ингээд мөрөөдөөд одоо энэ төлөөд ингээд зүтгэе болохоо хааж бодож байна. За ингээд баяр та.